Өмнөх жилүүдийн МАК-БМ үйл ажиллагаагаар аж үйлдвэрийн салбарын тулгамдсан асуудал, дэд үдэс, эрчим хүчний хомсдол зэрэг хөгжлийн суур сэдвүүдийг хөндөж байсан. Харин энэ жил илүү олон нийтэд чиглэсэн асуудлыг хөндөхийг зорьж байна. Монголд бол барилгын материалын бүх л эрдэс түүхий байгаа гэж үздэг. Энэ дээр түшгэлж бид нар одоо барууны шилдэг техник, технологиг нутагшуулж Монголд барилгын материалын үйлдвэрүүдийг хөгжүүлэх гол зорилготой. Бид зөвхөн бүтээгдэхүүн үйлдвэрлэхгүй харин түүхийд үйлдвэрлэл нийлүүлэлтээс эхлээд эцсийн хэрэглэгч хүртэлх үн цэнийн нэгдсэн сүлжээг чухалчилж байна. Энэ хүрээнд уян хатан дараа төлбөрийн нөхцөл, нэгдсэн урамшууллын лоялти систем, дижитал захиалга, нийлүүлэлтийн удирдлагын шийдлүүдийг үе шаттайгаар нэвтрүүлэх ажлаа эхлүүлээд байна. Монгол Улсын аж үйлдвэрийн салбарын хөгжилд хувьмрээ оруулах зорилгын хүрээнд Монголын алт компани дэлхийд тэргүүлэх Европ стандартыг нутагшуулан барилгын 7 үйлдвэр байгуулжээ. Үүнээс гадна дотоодын зах зээлд 20 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүн нийлүүлж байна. Ингэснээр 2015 оноос хойш нийтдээ 560 сая Америк долларын гадагш чиглэх валютын урсгалыг дотооддоо үлдээж импортыг орлох үйлдвэрлэл явуулж байна. Одоо үндсэндээ барилгын бүтээцийн хувьд бас нэлээд томоохон орон зайг манай бүтээгдэхүүнүүд эзэлдэг. Бидний цогцлборуудыг байгуулна гэдэг маань өшөө биднэрт одоо үйлдвэрлэл хөгжүүлэх зайлшгүй шаардлага дотоодын хэрэглээ байна. Одоо энэ Евро стандартын блок гэднэр бол одоо барилгын гол дүүргэгч гол материалуудын нэг эднэрийг бол бид нар дотооддоо үйлдвэрлэж гэдэг маань одоо хамгийн чухал. Үйл ажиллагааны үеэр барилгын салбарын шилдэг мэргэжилтнүүд барилгын салбарын бүтээмж үр ашиг тогтвортой хөгжлийн шийдэл сэдвийн хүрээнд хилцүүлэг өрнүүллээ. Мөн шинэ үеийнхний амьдрах орчин, залуусын хандлага ба сонголт сэдвт хилцүүлэгт залуусын төлөөлөл оролцож байр суурь илэрхийлсэн юм.